За сайн байцгаана уу та бүхэндээ Солонгос гэлний үндсэн 14-гийн үлэгчийн 2 дахь үсэг болох энэ үсгийн талаар үзье. Энэ болохоор хэлний үзүүрийн нэн үсэг. Хэлний үзүүрийн нэн үсэг. За тухайн үсгний маань Солонгос дуудлага нь ни өнн нөн ни өнн нөн ни өнн нэн ни өнн нэн нэн. За үсгнийхээ зурлагыг суръя. Дээрээс доош баруунаас зүүн гэсэн дараалал бичнэ. Гэхдээ балаас салгалгүй шууд бичээрэй. Дээрээс доош баруунаас зүүн. За тухайн үсгийнхаа дуудлагыг дахиад 3 удаа давтъя. Ни өнн нэн ни өнн ни өнн нэн. За дахиад зурлага нь дээрээс доош баруунаас зүүн. Дээрээс доош баруунаас зүүн. Дээрээс доош баруунаас зүүн. За энэ хэлний үзүүрийн нэн үсэг маань үгийн эхэнд осонж, адагд осонж, дунд осонж энэ үсгээрээ дуудагддаг байгаа. Учраас бид тэр 3 нэн үсэг бичсэн байгаа улаанаар. За үсгээ одоо дахиад 2 удаа дуудлагыг сураад давтаад тэгээд шинэ үсэг бүлэг байгаарай. Нэн нэн ни өнн ни өнн нэн. За эхний үг маань дуу гэсэн үг. Нуурэ. За дараагийн үг огно. Налжаа. За дараагийн үг бол цагаагаар. Налши. За дараагийн үг мод. Наамуу. За дараагийн үг бол нүд, цас гэсэн 2 утгатай үг байгаа. Нүн. Дараагийн үг хөргөгч. Нэнжангу. Хэлний үгийн нэнээр дэвсгэрж өгсөн байгаа шүү. Нэнжангу. За дараагийн үг улс. Наарэ. Улс. Наара. За дараагийн үг ирвэхэ. Наби. За дараагийн үг цасан хүн. Нүн сарам. За энэ цасан хүн гэхээр амар байгаад нүн гэдэг чинь цас гэж байгаа. Сарам гэдэг нь хүн гэсэн утгатай. Тэгээд цасан хүн гэхээр нүн сарам болчихж байгаа. За ингээд өнөөдрийн энэ үсэг манд үүлээ. Одоо харин хэдүүлээ. Эхнээс нь дахиад энэ үсгийнхаа дуудлагыг 2 удаа давтчихъя. Нүн ни өнн нэн. За та бүхэндээ ингээд энэ үсгийн татвар орлоо. Дараагийн хичээл хүртэл түр баяртай. Хичээлээ сайн хийгээрэй. Бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.